Тэмцээнд Японы Косоны 56 шилдэг баг оролцсон бөгөөд нийт 7 шагналт байрыг шалгаруулсан байна. Монгол дахь Косонуудын хамтарсан баг анх удаа энэхүү тэмцээнд оролцсон юм. Манай улсын оюутнуудын хувьд өөрсдийн хийсэн бүтээлийг Японоор танилцуулахаас гадна ярих чадварын хувьд бусад орны оролцогчдоос илүү сайн байсан гэдгийг тус тэмцээний шүүгчид онцлон дурджээ. Энэ тэмцээнд бол энэ жилийн хувьд даалгавар нь бол зис утсаар гүүргэх гэсэн тэмцээн байсан байгаа. За энэ бол Японд бол энэ тэмцээн бол тэмцээнд нийтдээ бол Японы 60-аад сургуулиас бүгднгээс нь баг ирж оролцдог. Зарим сургууль бас 2 баг ирж оруулж жишээний байдаг. Жил бүрийн даалгавар өөр өөрийн онцлогтой байдаг төдийгүй цаанаас нь хийх материал болон ямар даалгавар биелүүлэх ёстойг зааж өгдөг байна. Уламжлал ёсоор тэмцээн нийт 4 төрлөөр явагддаг. Үүний нэг төрөл болох бүтээцийн төрлийн даалгавар нь гүүр хийх байдаг. Харин энэ төрөлд манай улсын баг оролцжээ. Энэхүү гүрийг яг гол зорилго нь хийх гэсэн зорилго нь болохоор Монгол улстай яг металл гүүрүүд бол Монголд бол цөөхөн байдаг. Тэгээд бид нэр Монгол улсад металл гүүр хийхийг гол зорилгоо болгоод хийсэн байгаа. Энэхүү бөмбөг маань ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө гүүрэнд маань ховсох ачаа буюу ийм хөдөлгөөнтэй ачаа болж тавигдах байгаа. Энэхүү бөмбөг маань болохоор 5 кг-ийн жинтэй 10.7 см-ийн диаметртэй бөмбөг байгаа. Тэгээд бид нар болохоор гүүрээ хийж явах хэвцээ ингээд замаа ингэж тусад нь салгаж хийгээд тэгээд тэрэн дээрээ бөмбөгээ оолж туршиж ütсэн байгаа. Одоо жишээ нь ингээд тавхад бөмбөг маань дээгүүр ингээд чөлөөтэй явж байхаар ингэж туршиж ütсэн байгаа хэсэгчлээд. Энэхүү мэргэжлийн өндөр түвшний тэмцээнд анх удаа оролцсон манай багийн хувьд тус гүүрийг хийхэд 2 сарын хугацааг зарцуулжээ. Нийт 5 удаа туршилт хийсэн бөгөөд хамгийн сүүлийн хийсэн 5 дахь загвараараа тус тэмцээнд өрсөлдөж тусгай байрын шагналыг хүртсэн байна. Дүүлийн хувьд гэх юм бол бид нар эхлээд жижиг хэмжээний симуляц хийж үзээд тэгээд өөрсдөө зураг зураад гүрнийхэн зургийг зураад бүх ажлын зураг өөрсдөө хийгээд тэгээд бэлтцүүдээ өөрсдөө гээд ингээд бүхнийг өөрсдөө их сэтгэл гаргаж хийсэн байгаа. Бид нар болохоор энэ гүрнийхэн зургийг болохоор AutoCAD гэдэг хичээл үздэг. Одоо ихэнх барилгын салбарууд ашигладаг тийм зургийн програм байгаа. Тэрэн дээр ингээд өөрсдөө хийсэн. Тэгэд ихэндээ болохоор айгүй хайж исэн. Японы ингээд шилдэг Косен сургуулийн тэр олон хүүхдүүдтэй өрсөлдөн ингээл айгүй айгаал. Тэгэл анхны удаа ингээд юм хийж үзэж болохоор бас айгүй сандраа тэг жоохон сүрдсэн байсан. Тэгэд ингээд яг хийж үзээд оролцож ирээд ингээд амжилт үзүүлснийхэн дараа бол ер нь ингээд Японы сурагчид гэхээр л амарлаг гэд тиймэрхүү бодлосоо салсан. Бид нар ч гэсэн хичээх юм бол чадах юм байна гэд тийм ойлголт авсан.